Самэно намайг тавшин толгорч өгдөг. Би шинжилгээ технологийн их сургуулийн материалын технологийн сургуулийн инженер физикийн 3 дахь курсын оюутан. Би энэ тэтгэлгийн анх нэг хичээл ороод 9 сард зарлан гарсан байсан л да манай сургуулийн сайт дээр. Тэгээд манай сургууль дээр ингээд том зарлалын самбар хатсан байсан. Тэрийг хараад тэгээд шалгууруудын ямар ч гэсэн хамгийн түрүүнд харсан. Тэгэхэд миний бүх үзүүл тэнцээ. Тэгээд замарчсан материалаа үзье. Өөрөөхөө бас ингээд бусд оюутнуудыг бодвол ямар байна те. Тэгэрийг үзье гэж бас бодоо тэгээд материал бүх юма бүртгүүлээд өгсөн байгаа. Энэ тэтгэлэг нь бол 2, 3, 4-р курсынд болгодог. Тэгээд би бол 2 дахь курстэй энийг мэдээгүй байсан. Тэгээд миний голч хэрвээ одоо яг одоогийн байгаагаас доошлохгүй би тэгээд амжилттай үргэлжлүүлээд суралцсан бол дараа жил энэ тэтгэлгийгээ дахиж авах боломжтой. Мэдээж би энэ оюутлогоо тэтгэлэгт өгж утсан бас сургуулаа төгсөөд энэ Монголын маш том уулуурхай компани оюутлогоод ажиллах сонирхолтой болоод энэ тэтгэлэгт бас өөрийнхөө материалыг өгсөн. Тэрнээс би оюутлогоод ажиллана гэсэн тийм зорилготой байгаа.